Сайн байна уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ өглөөдөр оройн мэндийг хүргэе. Бүгдээрээ дуудлага хичээлийн эхний хичээл буюу English Phonetic Alphabets буюу Английн авиа зүүн цагаан толгойн тэмдэглэл гэдэг хичээл үзэж байна. Хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ анхаарал татвартай танилцгаая. Энэхүү бичлэг нь оюуны өмчийн хуулиар хамгаалагдсан тул зохиогчийн зөвшөөрлгүйгээр энэ бичлэгийн нэг хэсгийг нь зураг болгох, тасдаж бичлэг хэлбэрээр нь авч ашиглах, хуулбарлах байдлаар Dewan English Grammar Book намын видео хичээл нэртэй Facebook групп, Эрдэнэ тайм сургуулийн төвийн Facebook хуудас, Эрдэнэ тайм YouTube цахим суваг болон Эрдэнэ тайм Instagram хаягаас өөр цахим орчинд тараах болон бусад оюуны өмчийн эрхийг зөрчсөн үйлдэлийг хориглоно. Дуудлага бүлэг хичээл нь нийт 11 хичээлтэй бөгөөд энэ нь эхний хичээл юм аа. За энэхүү хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ би та бүхнээс нэг асуулт асуух ба та бүхэн хариулаарай хүмүүсээ. За 30 секунд өгнө. За энэ бөөнхий эргээд шар өнгийн дүрсээр бүрэгдээд дуусахаар 30 секунд дуснаа гэсэн үг. За энэ хугацаанд та бүхэн энийг уншиж чадж гин үгүй юу? Өөрсдөө сориод үзээрэй хүмүүсээ. За ингээд цаг явж эхэлсэн. За энэ шар бөөнхий дүрс энэ цэнгэр бөөнхийг бүтэн бүрхнэ гэсэн үг. За цаг ер нь дуусчих шүү хүмүүсээ. За окей, хариултыг харуулцгаая. Congratulations. If you can read this, your English is good. Баяр хүргэе. Хэрвээ та нэг уншиж чадсан бол таны англи маш сайн байна гэсэн үг. За EPA буюу Английн авиа зүүн цагаан толгойн тэмдэглэл нь энэ толь бичиг дээр бол тухайн үгнийхээ яг ард байдаг. За энэ шар дөрвөлжин дүрсэн дотор байгаа тэмдэглээнүүд юм аа. За тэгвэл дараагийн асуултаа асууцгаая. За та утасны толь бичиг дээр гэж боддгоо, аппликейшн толь бичиг дээр гэж боддгоо, эсвэл цаасан толь бичиг дээр гэж боддгоо. Яагаад гэсэн асуулт байна. За хоёр дахь нь за цаасан толь бичиг дээр гэж боддог бол эсвэл цаасан толь бичигүүд байдаг шүү дээ, тий. Тэгэхээр энэ толь бичиг дотор аль нь хамгийн сайн юм бэ гэдэг хоёр асуулт байгаа гэсэн. За тэгээд би өөрийнхөө хариултыг хэлье. За та хэрвээ бодож байгаа бол бас энэ хүү бичлэгийг зогсоож байгаад бас хариултаа бодож болно шүү хүмүүсээ. Эсвэл тайлбар хэлж болно гэсэн. За миний хувьд бол цаасан толь бичиг илүү гэж боддгоо. За маш энгийнээр тайлбарлах юм бол утасны толь бичгийг програм хангамжийн хүмүүс хийдэг бол цаасан толь бичгийг хэл шинжээч эрдэмт хийдэг. За ийм учраас гүнзгийс үгэн дээр ч юм уу зарим нэг мэргэжлийн нэр томьёон дээр цаасан толь бичиг нь илүү байгаад байдаг. За цаасан толь бичгийн дотроо мэдээж хэрэг хамгийн сайн толь бичиг нь бол Oxford Monmouth-ийн толь бичиг юм. За яагаад гэвэл энэ доороо бичээс байгаа дэлхийн тэргүүлэх англи монгол толь бичиг гэж байна. За энэ доор юу ч гэсэн байгаа гэхээр дэлхийн тэргүүлэх англи монгол англи толь бичиг гэсэн байгаа. За Oxford толь бичгийн тухай бүгдээрээ маш товч агуулгыг танилцгаая. За энэ яаж дэлхийн хамгийн нэр хүндтэй англи монгол толь бичиг гэж байна. За 90,000 гаруй үг хэллэг, 135,000 гаруй орчуулгатай. Түлхүүр үгсд хамаарагдах өрмөц хилц, үйл үгийн нийц нийлэмжийг үгсийг оруулсан хилцүүн болоод утга зүйн бэрхшээлийг тайлбарсан хэрэглээний тэмдэглэгээтэй гэсэн байна. Ажил хэрэг мэргэжлийн болоод компьютерийн үг хэллэгийг оролцуулсан хамгийн сүүлийн үеийн үгийн санг багтаасан толь бичиг гэжээ. За харин интернетээс тухайн үгээ эсвэл утсаараа яаж интернет ороод тухайн үгнийхээ компьютер дээрээс байж болно. Яаж үгнийхээ дуудлагыг харах вэ гэх юм бол тухайн үгнийхээ ардалт meaning гэж бичнэ гэсэн үг ээ. За ингээд дуудлага жишээ нь гараад ирж байна. Энэ байна гэсэн үг. За энэ доор байгаа шүү хүмүүсээ. За ингээд дараах байдлаар гарч ирдэг байгаа. За жишээ нь ингэж гарч ирлээ гэхээр бүгдээр Chrome гэдэг үгийг үзсэн байгаа. Chrome гэж дуудана гэсэн үг. За ингээд дууны дүрсэн дээр дарах юм бол яаж дуудагдах вэ сонсч болно. За амны дүрсэн дээр дарах юм бол яаж байна гэдгийг надад харцгаая. За ташрамд дуртахад энэхүү хичээлийг бид нэр English Useful Английн авиа зүүн цагаан толгойн тэмдэглэл гэдэг ерөнхий хичээлийг бид нэр юунаас авсан бэ гэх юм бол English Useful English цэг руу гэдэг цахим хуудасаас авсан байна. За окей. За хэрвээ амны дүрсэн дээр дарах юм бол бүгдээрээ Британи англи эсвэл Америк англиний
дуудлагыг харж болно. За хэрхэн ам хөдөлж байгааг мөн харж болно гэсэн. За мөн слоутэй дараад удаашруулж болдог байгаа. За одоо бүгдээрээ английн авиа зүүн цагаан толгойн тэмдэглэгээнүүдтэйгээ танилцгаая. За бүгдээрээ багшаа дагаад P pen, B bat, T tea, D did, K cat, G got, Ch chain, J jam, F fall, V van, thin за thin гэж дуудана шүү. D this, S so, Z zoo, Sh shoe, J vision, H hat, M man, N no, N sing, L leg, R red. За энэ ягийн төрлийн дөрвөн үсгийг тэмдэглэж дэрэлдэг. А ах юм бол я, энэний араас. Ах юм бол е, ах юм бол я. Ю ах юм бол ю гэж дуудана гэсэн. За жишээ нь энэ yes гэж байна. Wet. За одоо бүгдээр их шиг болон хос гişгийн дуудлагатай танилцгаая. Vowels and diphthongs. E C, E sit, E ten, A cat, A father, A not, A saw, U put. За энэ яагаад ингэж байгаа гэхээр нэг бол А-гаар дууддаг, нэг бол ортоогоор дууддаг байна. Бас not гэж дуудаж болно. За энэний дараагийн хичээлүүдээр тайлбарлах юм аа юмсаа. За мөн 6 дугаар үг 5 дугаар үгийг хараараа бүгдээрээ father гэдэг дээр энэ бүрийн алт байгаа даа шүү дээ. Энийг маш сайн хараад аваарай юмсаа. За одоо урт үг дуудлаа. U, two, a cup, a bird, a about. За энэ балархаа A хэсэг байна. A хэсгийн тэмдэглэл байна. Авианы тэмдэглэл, дуудлагын тэмдэглэл байна. A, ow, now, I, boy. За энийг ow гэсэн. A, say, O, go. Эсвэл A, give гэж болно гэсэн. A, give. За дараач нь I file, E near, A here, W pure. За анхаарах нь. За түрүүний father гэдэг үгэнд orsгийг бүрийн алтан тэмдэглэсэн байсан. За Британи англинд дуудахгүй orsгийг дууддаггүй үгэн төгсгөл орсон. За харин Америк англинд дууддаг гэсэн тэмдэглэл юм аа. За энэ Британи англинд orsгийг зөвхөн or-аар дэгшиг байх юм бол дууддаг. За харин Америк англинд бүх үед дууддаг гэсэн үг. За father гэдэг үгний or-ыг хамтаа дуудсан болон дуудаагүй сонсцгоё. За харин за эндээс одоо тайлбарыг бас уншицгаая юмсаа. Father үгийн or-ын or-д их шиг байхгүй байгаа учраас or-ыг дуудахгүй гэсэн үг. Британи англинд дуудахгүй. Харин Америк англинд or байгаа учраас дуудана гэж байгаа. За одоо бүгдээрээ дуудсан ялгааг уншицгаая. Father, father, father. Америк англиэл father, father, father гэх юм бол Британи англи болж байна гэсэн. За мөн ийм тэмдэглэл байгаа. Зартаг тэмдэглэл байгаа. За энэ юу гэж байгаа гэхээр энэний ардлын ишгийг болон хос гişгийг уртаар дуудана гэсэн. За жишээлбэл энийг юу гэж дуудах юм гэхээр happy. Happy. За ингээд өргөлтөө үеийн өргөлттэй буюу уртаар дууддаг. За өргөлтөө үеийн хажуудлын үеийг болохоор өргөлтгүй буюу богиноор дууддаг байгаа. Happy. За энэ өөрөөр хэлбэл айг нь илүү уртаар дуудаад ийг нь маш богиноор дуудаж байна гэсэн утгатай. За гэгүүлчийн баганд зарим авиа зүүн цагаан толгойн тэмдэглэгээний авиа зүүн тэмдэглэгээний ардталт од байсан. За энэ дуугүй
Од тэмдэглэгээгүй байх юм бол энэ дуутай гэсэн. Од тэмдэглэгээтэй байвал дуугүй, од тэмдэглэгээтэй байвал дуутай гэж үзнэ. За одоо бүгд эндээс нэг хос гээгүүлэгчийг харцгаая. За эндээс авчиадаа F дуугүй, V дуутай, Th дуугүй, D дуутай гэж үзнэ гэсэн. За бидний Amazon цагаан толгойн тэмдэглэгээ дээр анхаарах зүйл нь юу гэхээр дараах үсгүүдийг ялгаж дуудах юм аа. P F гэдэг гэсэн. Puts, foot. За бүгдээр багшаа сайн сонсоорой. Pull, full. T F tree, free, wet. За L V W хоёрыг ялгаж байгаа. Wet гэдэг байгаа гэсэн. За одоо L R хоёрыг ялгаж дуудацгаая. Late. За энэ хоёр нь монголныхоос арай өөр. За арай тал дуудаж байгаа гэх юм уу та. Late. Та бүхэн сайн сонсоод үзээрэй. Late. Rate. E гэж дуудаад байгаа гэсэн. Fit. Fit. За энэ хоёр хэсгийг ялгаж үзье. За өөрөөр хэлбэл энэ богиноор дуудагдаад байна. Энэ уртаар дуудагдж байна гэсэн. За тэгээд мөн богиноор дуудахтаа бас арай өөрөөр дуудаж байгаа анзаарна байгаа гэж бодож байна та бүхнийг. Jam гэж дуудаж байна. За бүгдээрээ 70 дугаартай танилцгаая. За эдгээр үгнүүдийг эхлээд дуудлага нь болоод Google-с дуудлага нь болоод тэгээд Gboard дээр өөрсдөө зөв дуудаж байгаасыг шалгаад үзээрэй. Gboard-ыг суулгаад тухайн үг нь дуудахад гарч иж байгаа юм бол та зөв дуудаж байна гэсэн үг шүү. За эдгээр үгнүүдийг EPA буюу Английн цааван толгойн тэмдэглэгээ бичээд утгатай нь бичнэ гэсэн үг шүү хүмүүсээ. За одоо бүгдээр хичээлийн их сурвалжтай танилцгаая. За энэхүү хичээл ерөнхий агуулга English Useful English цэг руу гэдэг хаяг захин хуудаснаас авсан. За мөн T-ийн дуудлагыг бүгдээрээ am English гэдэг захин хуудаснаас харна гэсэн YouTube дээрээс. За нэмэлтээр дараахан апыг суулгаж болно. За энэ нь яадаг вэ гэхээр хишгийн дуудлагуудыг зөв дуудаж байгаа эсгийг шалгадаг аппликейшн байгаа. За Android дээр байгаад байдаг. Юун дээр iPhone дээр бол ойролцоо аппликейшн байдаг шүү. За Gboard суулгаад бүгдээрээ үгээ зөв дуудаж байгаа эсгээ одооноос шалгана гэсэн. За тухайн үгнийхаа дуудлагыг сонсоод дуудлагыг тэмдэглэж авчаад тэгээд Gboard дээр бас үгээ дуудаад үзээд тухайн үг нь гарч иж яах юм бол та ерөнхийдөө боломжийн дуудаж байна гэж ойлгоо шүү юмсаа. За бүгдэнд анхаарал хандуусаа баярлалаа. Thanks for paying attention. Танд амжилт хүсье.